Аранхангай аймгийн өндөр улаан сумын малчин Тулгынх ахан дүүсээрэн нэгэн хот айл болж олон жил нэг дор өвлжиж байна. Өвлийн уртад цас хунгарлаж жавар тачигнагч айл сахалтаараа бие биенээ түшиж хамтдаа хавартай золгоно. Амралтын өдрүүдэд хот айлын хүүхдүүд аав ээж эмээ өвөөдөө ирснээр инээд хөрөөд бэлхэн. Хүүхдүүд гэр орны ажилд тусалж хаад энгийн атла хамгийн жаргалтай тоглоомороо хөгжилдөнө. Заримдаа хазар аман жавар тайрагдаж гар хөлн бодайрч байгаад анзаарч сөхөв. Учир нь энэ модон тэрэг бол зүгээр нэг тоглоом биш. Хамгийн үнэт зүйл хэлээ. Өвөө нь аав нь мөн хүүхэд насндаа энэ л тэргийг тоглож өссөн байна. Иймээс энэ тэргээс эхлээд тэднийг хөдөөгийн амьдрал үргэлж татсаар байна. Хот юм уу аймагт байхаар тэгээд 4 ханы донд тэгээд уцаа ухаан суугаад байна. Хөдөө болохоор ингээд ятхнаа юмыг сурчи мэдчи гэсэн маллал тэгээд цэвэр агаар тоглож хөөрөл. Тэгээд бас өвөө мэдээ туслах тэр нь л хамгийн сайхан да. Хоёр жоохон богинохон өрөө дээр имээ загнаа шүү. За. Зохиолчваа гүнжээ жоохон олдорой. Ремэд үнийг нэвлээд өгч юмсан, ойр зургийн юмыг эмхлүүлээд өгч юмсан гэж боддог. Өвөөдөө өргөж байгаа юмнаас нь хамжилзаад, хийж байгаа юмнаас нь тусалцаад, тэгээ төлөө модыг оруулж өгөөд, хагалж өгөөд, тэгээ аль болох амраахыг хичээдэг. Одоо биднээсээ авах болохоор ингээ хамаг юм хоёулахнаа хийн, тэгээд би гардаад хийхэр чинь тэгээд бас хэцүү шүү дээ. За тэг би тавьж өгье. За, бараг дүүржэндэ миний хүү. За. Айнага одоо цай уу, имийн цайгаан чанчлаа. Ундаа уу гэж хэлээ. Агаа нэ. Имээ цайгаа үнэ. За, цайгаан сайн уу миний. Төлөө хэр хөөрөөд үү миний хүүхдүүд. Тийм үү. Одоо тэгээ цайгаа уугаад эмээ өвөө хоёр дэн цагаан сарын төлөө бэлдэж өгнө гэж мундаг ажил хийж өгч байна. Гар хөрөө ямар байна? Өвөө ч н одоо машин асаагаад мөсөн жоох ч н одоо тэгээ дараа нь мөсөн явцгаад миний хүүхд төхөө. За. Тэгээ дулаан говцоо өмсөөрөө хөөтин шүү. Даарна. Үнээ салгаж сургаж гэн, тугал татуул сургаж гэн, усан жавуулж гэн, төлөө хөрөөдүүлж гэн. Ингээл их олон ажил хийж бид хоёрт их амжуулж өгж байна. Одоо тэгээд өөрсөнд нь бас хэрэгтэй болов гэж бодоод нэг өөрсн шиг ажил төрөлтэй болгочихсон гэсэн л бодолтой байгаа шүү дээ. Болгоомжлоор алей энэний бүсэн аа нэ. Миг охин. Голын мөсөн дээр хот айлын хүүхдүүд шаваагаа хамтан тоглоно. Мөс мөргөлдөн хаг үсэрч нарны гэрэлд ялалцсан харагдах нь өвлийн нэгэн үзмжлэгтэй. Энэ зур хос уян хос баяр ихрүүд маань мөсөн төвгүйхэн машины төвшөнд очив. Хизээний л сурч дадсан ажил нэг харагдана. Хүмүүс одоо өвөл тэр мөсөө хагална. Тэгээд ачааны машин зөөж тавина. Тэгээд мөсөө хайлуулаад буцаа ус олгож тэгэж ус уудаг. Мөсөн ингээд хайлуулаад яг уугаад бол цэвэрхэн тэг амтан ч гэсэн гоё идэг.
босоод ачааны машин зөөх бас амар хүндээ заримдаас тэр мөрөн дээр алтаж надад хэцүү байдаг. Сар шинийн өдрүүдэд хэрэглэх ундны усаан инхүү базааж авсан тэд нар жаргахтай зэрэгцэн харьцгаалаа. Энэ бол хөдөөгийн айлын өдөр тутмын хөдөлмөр, хүүхдийг багаас нь ажилд сургах өвгдийн ухаан юм. Баяр жавхлангүй өвөөгийнхөө хамт мөс буулгана. Аймгийн төв рүү буцаасан өмнө өвөөдөө ундны ус индэх үйлж түлээг нь бэлдэж өгнө гэдэг түүний хувьд том ажил. Харин энэ хооронд орой нар шингэхээс өмнө хос баяр аавтайгаа хамт даагаан услана. Энэ даагвал өнгөрсөн шөнө аав Эрдэнэ пилийн авчирсан хурдны удамтай хүлэг. Хос баяр малдаа бүлээн ус уулгана. Заримдаа бүр харц цай чанаж өгнө. Өвлийн хүйтэнд малд бүлээн ус уулгах хэрэгтэй гэдгийг өвөө нь түүнд зааж өгчээ. Заримдаа эзгүй байгаа хот айлынхаа малыг ч усалдаг. Ингэж л хэн нэг гэж ялгалгүй хүн амьтанд хайртай байхыг хот айлын хүүхдүүд багаасаа ойлгож мэдэж өссөн. Манай хот айл чинь одоо намайг анх ирэхэд одоо 33 айл байсан. Настай хүмүүс голцсон байсан. Одоо тэр настай хүмүүсээс одоо бид өвлөн уламжлаад мал эдээгэн ингээд одоо хариулаад бас байгаль дэлхий цаг уурдаан одоо бас бэрхшээлтэй болоод одоо малынхаа тоог биш чанарыг харж одоо бид нар малаа малж байна. Ахтуу улсууд болохоор тэгэл бивэнийг бараатал явж байгаа юм. Малынхаа эзэнд сайн явдаг юм да. За сайн үлдэж байна. Сайхан үлдэж байна. Та сайн уу? Сайн уу. Илтүүр түргэн байжээгээ. Ирээд. Цагаан сарын бэлтгэл сайн хийж байна. Цагаан сарын бэлтгэл хийж байна. Хүүхдтэй дээл хийх гээд дээлийн арьс нухас. За тулга цагаан сарын бэлтгэл хэр хийж байна та? Хийж л байна да хүүхдүүдээрээ лаваад болж явсан байна. Тэгэл гантгка айл гочтг юм уу бит хоёр авч. Энэ савнд одоо юу ган хийгээд байгаа юм уу? Тэ сур хийцээ. За гасаа ингэж нэг үдтэй чи одоо. Энэ юу вэ? Энэ сур гэдэг юм нөх. Чам таруулээ. Ган одоо ингээ өхрийн шир хийж байгаа сур. Ингээ сурыгаа сайхан өөл сайхан нэг 7-8 энэ гандаа нэг 7-8 л хоноолно. Улдаар өхрийн ширийг сайхан өвдөө тугсан шүүсээ нав. Шүүсээ наваа тэгээ энэ үсээ навж байгаа тэгээ энэ лугаа. Тэгээд энэ сураа ингээ нэг 7-8 болоо энэ шахаж яваад гадаа өрн дөгнө. Тэгээ сайхан суруулна доо. Тэгээд зунны сайхан нар гарахаар илтнэ. Хоргоныхаа ясыг энд бас хийдгүү. Хийн. Тэгтлээ сураа хийхээс өмнө цэвэрхэн ган tiin. Тэгээ авж ягаад урганахаар хэд дуусахаар урганахаар гангаа үлдэхээр ийм сур мураа хийгээд ингээл тэгэл гангаа асхан да. Ганг юугаар хийдгийг? Ганг одоо шорсуу, тараг, жаахан давсын тийм гурван юмар цогоог нь хиндэ.
давсын баг шиг ихэвэл бас давсан дараагаад болохгүй. Давсын зөөдий. Хазаар ногч янз бүр юм хийн штэ. Ингээс нохтын ингэ зангид нь өө нэмэл юм хийж суудаг юм да. Нохт тэнд би одоо ачнаар зэнэрдээ хийсэн. Госойныг жилүнгийн бодлоо гэдгийг. Тэгээ өвөл өстэй дээлэн дээр сайхан мор зөрн дөрнөхөр дээдээ хормоо хойсоо ихгүй ингээ сайхан бод гэдэг. Хурганы айрсаа анх энэ аав ээжээсээ өвлж бид нар чинь одоо хийжсэн тэрийг одоо бас тасдахгүйгээр одоо энэ манай готны одоо цогоо тэгэл одоо 80 гарсан Бат Эрдэнэ гэдэг нэг өвөө байдгийн Нинж Бадгэр гэвэдгийн ийм юмээсээ одоо үе уламжлаад бид нар одоо тэр арсыг илтгэхийг заалгаж би ч гэсэн дээл хийж өгсөн. За одоо ингээд элдвэр ингэдэг юм да. Хурганы айрсаа ингэж илддэг. Тал тийш ингээ сайхан татаад ингээд. Ингээ тал тийш татаад хоёр талдуу ингэж сэлгээж ингэж нэг талаас нь жаа нухалж яваад ингэж нэг талаас нь жаа нухалж яваад ингээд ингээ сайхан нэг дээр нухалж. Энийг сайн харж явдаа. Ингээ сайхан нухалж яваад ингэж хаад дахиад нөгөө эсрэг талдуу нь ингэж бас сайхан ингэ татж урж байгаа. Дахиад нөгөө талаас нь ингэж илтэн. Тэгэхээр том боож ярихгүй сайхан болно. Аав миний хүн үсттэй энэ ажгаар байна одоо тэгээ зөөлдөрч байна. Сайн зөөлөн байна уу, гатуу байна уу надад үсттэй миний хүн. Зөөлөн байна. Өөлдөө гаман тарахгүй эн чин дажгын дугарна. Тэгэхээр нийлэг мэлгээр дахиж зөөлнө. Идэг тарган тээж яагаад дахид дүрхэд дахиж илтэн. Дахиж илтэн. Тэгээд ээлэндээ цагаан сараар. Зунахаа амралтнаар ихээр энэ сургаар дээд энэ өвөөгөөсөө сайн асуухгүй юм миний хүн. За. Тэгээрээ миний хөө зунахаа амралтнаар цогоогоор заалгаа сургаалдаад арьс илтгэе заалгаараа. Өвөө уран дэдүүлнэ гэж нь юу гэж байгаа? Ягаад салхинд дэвсэн гадаад хатааж байгаа хэдийг л уран дэдүүлж байгаа. Тэгэл илтдэг үдэ байхгүй. Усын сэврээж ингэж уран дэгж байгаа чинь нойтон байгаа учраас гатж байгаа. Энэ пөгийн гашааны нэг дэвэр ингээд тэгэнчтэй одоо өвөн гадаа сур тавьсан байгаа. Чи тэрийг гарахгүй юу? Сарлаг хайныг Монгол ингээд холимог болохоор нөгөө дослог нь бас тэнцвэрчтэй. Манай эмэгтэйчүүд цагаан сарынхан идэг. Суурийг нь болохоор өөрснөө хийчдэг. Жижиг нь болохоор айгүй төвөгтэй идэг. Тэгээд бүгдөө жижигэн хийхээр бие бинийгээ дуудаад хийдэг. Нэрснээ шүүс. Цэвэр байгалийн жимсээр ингэж бид нар ааруул руугаа хийдэг юм аа. Цагаан сарын эдэний ааруул тавихаар айлын бүсгүйчүүд цуглжээ. Ширгээмэл ааруулыг хийхдээ аарцаан зөөлөн гал дээр удаан буцалгана. Яарахгүй ширгэж гүйцэл нь хутгана. Аарц порпор хэмээн дуугарч илүү өтгөрнө. Энэ бол ааруул хийх аарц бэлэн болсны дохио. Өндөр улаан сумын хот айлынхан аарцандаа бяслаг холдог. Энэ нь эдэний амтыг улам баяжуулж, ааруулыг илүү зөөлөн шимтэй болгодог нууц гэлтэй. Жирийн ааруултай харьцуулахад амтлаг, аманд уусах мэт болдог. Ширээн дээр тавигдах эдэний ширхэг ааруулдач хот айлын нэгдмэл байдал, эмэгтэйчүүдийн ур ухаан, цагаан сарын утга учир ийхүү шингэж байдаг билээ. Цагаан сарын тавгийг яг иймээс тарсан. Гурван госныхон дээдлийг үл тань шиг ингэж чимэглээг цагаанаар нь тарсан. Жижиг чимэглэгээ хийсэн юм. Жижиг чимэглээ ингэж юу бас цоохорлсон. Нэрсний юу хийж ингэж чимгэлсэн. Би намар хийсэн. Дээдний хотоо гоё усан байна. Дээдийн хамгийн дээдийг цоохорлсон байна. Гоё их цоохорсоо гоё харагдсан. Олон төрлийн идэ гарна. Тэрийг одоо бас хадгалах нөхцөл нь дээр үст чинь одоо бид нар чинь олгоонтой шав тосмоо хийн, цагаан тосоо хийн, зөөхөгийн хийн. Тэгээ модон хувийн хадгалдаг. Тэр одоо эрүүл мэндэд тустай байсан. Сүүлийн үед одоо ингээд сэргээгээд 24 онд одоо энэ манай өндөр улааныхаа одоо энэ хуванцар савнаас татгалзаад эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга цэвэлмаа гэдэг дарга урайлаад би чинь одоо өөрөө улсын аврах сайлчин болохоор энэ хэдийтэйгэн урайлж одоо сүү цагаан идэгэн модонд орох
хөхүүр энэ бүхнийг одоо манай эмэгтэйчүүд манлайлж одоо энэ сэргээж одоо хийж бүтээж байна. Энийг хараа ингээд хивэндээ ингээд тэгээд ингээд энэ аваад энэ хивээ ингэж оруулаад ингээд энэ гараанахын бүр ингээд дараад. За одоо чи тавьтгаа. Манай хос уянга ганган чимэг хоёр имээтэйгэн ааруул дарж уянга бол өмнө ааруул дарж исэн. Сая бол одоо ингээд ганган чимэг бас имээгээрээ заалгаад ингээд бас хөөхөн дарж гээ. Имээ өөнөр одоо хүүхдүүдтэй одоо залхуурахгүйгээр аль болохоор миний охин ингэж хийгээрээ тэгж хийгээрээ хэр чинь хүүхдүүд чинь хий сурна штэ тийм ээ. Хий сургая даа л гэж бодож болоод миний охтууд чинь бас хийдэг. Болж гэнэ үү? Ааруул зурсан. Ааруул чигээ заахын нэзүү. Аруул цагаан эдэхэж сурж байгаа нь одоо өв болж байгаа. Энэ цагаан эдийг одоо ээжээс өвлж хийж сураад 2000 онд анх эдийн үзэсгэлэнд ороод төрүүлээд урам ороод хүн бүхэн зааж сургаж цагаан эдийн сургаж багшаар явж олон шавнартай болсон. Анх удаа тэгээ энэ гоё нэрийн эдийг нэмбэгчээс бид нар сурсан. Нэмбэгчээс сурсан болохоор янзтай л гоё эдээ аваа сурчлаа. За очраагаанд малгай ороод өгөх хамт гурал гарыг. За гуруулаа гараад одоо мордод хичээгээд барьж авч уяад тэгээд явах нь шүү. За юу. Залуу уяаж дорж зодов хурдан мордон хэвийг овёос улаан буудаагаар дижээ. Сар шинийн дараа мордын ажил эхлэхнэ. Дорж зодвын дүү очроо очир эрдэнэ хоёр унаач хөөгтөв. Тэд олон наадам уралдаанд оролцсон туршлагатай. Одоо дулаан говцоо өмсснөө сай. Өнөөдөр морин дээр хол мордсон шүү. За юу. За юу андэрж байгаа? 50 сони байна. 50. А юу гэж юм. Юу. Өтгтөр хосаав хоёр сумын төвөөс нөгөө дааг олж ирсэн. Нөгөө яриадсан даа юу? Тий. Аваад ирсэн үү? Аваад ирсэн. Зөв. Ахан дээрээс нь дээж жаад очиж үзье. Энэ дээр нэг мордоод тах. За юу. За. Тэр дааг болохоор бусад даагыг бодвол хамаагүй том тэгээд жоохон бадрын санагдсан. Тэгээд сайн уйж чадвал 100 бол тэгээд айраг төрөнд бол орох юм шиг байлаа. Манай эрэгтэйт бол морь сонирхтой хурдан морь ундаг байсан. За морины гажлыг хөвдөж. Дулаахан дээр нь тий. За. Тэнийгүүд тойрч заяа энэ алгаад. Энэ мордуулаад. Очраагаанд хоёр дөгөө дагуулад борох шуурын шөнөдөр за юу. Болгоомжтойгоор ага нараас нь удахгүй чинь за юу. За явжээ. Би 5 дугаар ангиас морь унсан. Намайг Эрдэнэдээс аймаг руу ирэхэд чи маргааш шум шүү. Яах ч байгаа гэхэд хойгаа дээр очиж морь ингээд тэгээ хойгаа агаа дээр очиод хурдан морь унд сураад тэгээд би лав 10-аад гаруй нааданд орж ясан. Юу 5-6 хайрыг авч ирсэн. Миний бодлоор морь унахын хамгийн сайхан зүйл юу дахих сайхан ингээд морин дээр явж хаад сайхан салхи наашаа сөрөө тэр нь надад гоё. Ерөөс нь намайг анх бэр болоход энэ манай хотны өвөгчүүд малч удамтай байсан. Тэгээ манай хадам аав бол хурдан морь уйжсэн. Тэрийг өвлөөд манай нөхөр бас хурдан морь уйдаг. Одоо сумын алдар зүйч. Тэгээ тэр удмыг одоо бас хайдгүй юм биш үү? Манай хүүчин сая өөрөө морь авцраад би одоо ингэж бас аавыгийн уламжлаад ингэж хурдан морион хүүхдүүдтэйг хүүхдүүд нь ч гэсэн бас тэгээд сонирхолтой болж байна. Орчин байлсан юм. Тэглээ. Сайхан даана тий. Ач мандаг даана. Дорндын хөлбөмбөр. Алдарт бүжин бүрийн нутаг байна да. Аавд хоёрын хавраас дагаа сургаад зам болохоор нааданд уралдуулах лахта. Давид зэргээс ирэл хой жилэн мөр яал гээгүүлдэж хүлээсэн. Тэгээ сүүлдээ нь морин жаан тохиож ихээр хүн чинь тэгээ хорхоо суугаал их юм. Би чи суманд 2 төрөйтэй
6-7 шүүхтэйсэн мохоо энэ. Хамгийн сүүлд даагандаа сайн басан. Тэгээд Монголчууд хүүхдийг багаас нь үлгэрлэн зааж сургадаг уламжлалтай. Өнөөдөр морь бугуулахыг харж өснө. Маргааш өөрөө хийж сурна. Энэ мэт хараад, сонсоод, туршиж үзсэн бүхэн хүүхдэд мэдлэг болж эргээд өвлөгдөн үлдээдэг. Энэ өдөр хөвгүүд адуу малтайгаа ноцолдож байхад харин хос уянга эмээтэйгээ сайланд гарчээ. Тэ мэдээтэй суугаараа одоо тэгээд таарах шүү мэдээ. Одоо ингээд өвөө эмээ жоохон хөшрөөд тэгээ одоо энийг хийж чадахгүй бол бид нар туслая гэд тэгээ ер нь бодоод тэгээд очтیں۔ Одоо би жишээ нь үнээ цааж чаддаг байсан тэгээд энэ зам манай эмээ надад зааж өгсөн. Тэгээд ааруул дарж чадахгүй байсан бас зааж өгсөн. Тэгээд ингээд түлээр нь хагаалж чаддаг байсан байхгүй юу. Тэгээд ээж сур гэдэг тэгээ өвөө зааж өгч байсан. Тэгээд шал мал жоохон дутуугаад байсан. Эмээ ингэж угаа тэгэж угаа гэж зааж өгч байсан. Өвлийн хүйтний сүү сайлын ажил амаргүй. Гар бээгч, хүйтэнд жиндэн. Гэвч шантарч хальширч орхилгүй сайлын ажлаа дуусгалаа. Зун ингээл эхлээд өглөөрт ингээл дулаан авсан юмсаал гараад тэгэл сүүл рүүгээ ингээл халаан бололны хувцас аашдаг. Өвөл харин бүр ингээд зузаалал тэгэл амар дараалсан. Тэгэл энэ чичүүр бол амар дарсан. Чичүүрийн нүндэг ингээл юм барзаач байгаа юм сонио. Тэг ингээд атгасан цэцэл мэс. Би нэсл ингээд хийж байгаа юм чи эмээ ингээд өдрөө болго хийж байгаа юм чи ер нь жоо хэцүү санагдсан. Эмээгээр бол гаргаж байгаа. Манай хадам аав чинь манай хүн 7 настай байхад нь имэйл бэлдэж өгсөн гээд намайг ирэхэд баавар маавар нь бас нэг хуучирсан тийм л байсан. Тэгээ тэрүүнээс хойш одоо манай гэрийн хүн одоо тэр имэйлийг чинь догчож ягаад хүүдээ одоо чи энийг янзлж сэргээж ав хүүдээ өг ингээд имэйлэн зас сэлгээд шинэ имэйлчиг болгоод өгсөн. Аав нь энэ имэйлийг цагаан сар гаргадаг байлаа. 7 нас барта морьноос орж явахдаа мад мар гангалдаг байлаа. Одоо цагаан сар төгсөж байгаа тул хүүдээ янзалж өгч байна. Аавны имэйлийг хэн засч өгч ирсэн? аав засч ирсэн маа надад. Тэр имэйлийг би өвлж авч байхдаа одоо өвөг дээдсийн хэрэгэлсэн эзүүлсийг хадгалж явахдаа ингээд гой санагдсан. Тэр имэйлний мод нь тэгээд бараг 100 нас 100 жил шахуу болсонд нь би их гайхсан. Модных сайн мод тий. Гуна дээр үйтижсэн сайн модтойгоо хийсэн. Ганаас нь юу хадаа наалтан ч салааг байгаа. Энэ үндсэн суурь нь хിവэрээ юу? Угасаад ганцхан өнгийн засаал энэ олон цэгийн янзлсан. Я баавруудын сайхан 6 цахвагийн сайхан өнгөлөөл. Энэ имэйлийн үндсэн яс мод нь салаагүй байх юм бол тэгэл имэйлээ сайхан хэрэглээр яваад байна шүү дээ. Имэйлийн урд бүргийг заавал урагш нь харуулж тавьдгийг мөрнөөс авахтаа энэ сайн мод үлээ. Би чинь Ярвахгүй гагнаас нь наалтан талахгүй сайн мэл муу нач. За ёо урд 2 ганцаа болох гэж байгаа. Хойд 2 ганцаа хийчлээ. Бичнэ. Ма. Надалав хийж явсан гой санагдсан. Өвөг эцгийнхэн имэйл нь одоо ачтаа бас очиж байгааноос бас сайхан бас тэгээд цаашаасаа бас ачийнхаа хүүхдэд очих байлгүй гэж бодчих штеп. Имэйлийн ганцыг минийхөө хоёулынгийн тэгшхэн хийдгүү заавал нэг нь илүү урт хийдэг. Имэйлийн урт. Нэг нь богино хийдэг. Тэнцүүлж хийдгүү. Тэнцүүлж хийдгүү. Хожим маань миний хоёр хүү имэйл засахтаа
бас тэрийг санджих хэвээр. За. Хоёр гавцын ингээд нааж байгаа нэг ухсаа. Тэгээ урд бүрэг, хойд бүрэг хоёрыг ингээ хойно урдаас нь ингээд энэ хоёр гавц дээрээс нь ингээд наачиж байгаа. Тэгээ нэмэл мэн ингээд салахгүй. За. Одоо орчин үеийн имэйлүүд бол нэг энэ замаас энэ нөхөөсийн бол ингээд замаас гарч байгаа. Дээрийнх бол одоо ингээд яг өөр байгаа үзмэн хараа. Яг доол нь хэвээрээ ингээд. Яг өөрийнх юм өөрөөр мэдэгдээд. Энэ үгээрээ л даа өөр байгаа юм да манай хэрэггүй. Затлаач. Энэ ухсан аа. Сар шинийн өмнө баяр жавхлан хүү шинэ имэйлтэй боллоо. Энэ имэйл хуучин модтой эдгийнхээс илүү өвөг дээдсийнх нь үргэлжлэл, хүндэтгэл, хайр, дурсамжийг тээгч хамгийн нандин бэлэг байлаа. Өөрийн гэсэн имэйлтэй болох нь хүүд 90 цент хүрч байгааг сануулж, өв уламжлалын үн цэнийг мэдрүүлнэ. Өвөө ач хүүгэн харан бахархан зогсохдоо аз өрөөлөн хайрлаж байгаа лавтай. За одоо энэ жил гал морин жил, улаан морин жил гарах гэж байна. Жил болгон манай готоход одоо готоороо одоо байна шуудаа хийдэг. Тэгээ болж игэл ер нь гурлийн битүүлээ гаргаж гараа махын болж игэл илүү гаргаа болж игэл бүр тааруул сайн гэд гөгшүүд дээд тэгдэг байсан. Тэгээ олуулаа байхын гол зүйл нь болохоор ятхнаа хантай ганцаараа байвал тэгэл мал нь хээр хонон чон нохойд бариулна гэх юм уу? Бид нарт тийм бэрхшээл ирнэ шүү дээ. Тийм бэрхшээлтэй үед нь одоо бид нар нөгөө явцсан үед нь одоо нэг хотныхоо айлынхаа малыг хардаг, биеиндээ тус болдог. Тэр бод бас айгүй димэндээ. Боя чулуут голын домог гэж одоо та биднээс ярьж өгөөч. Энэ чулуут гол чин дээрээ тийм чулуутаа нэг мөг харцалдаг нэг горх байсан юм гэлээ. Тэр горхийг тэр ламендэгэ гэдэг хүн мөнгө аяг хийж мөнхийн ариун гол болоороо гэж шүүшгэлж барьж. Тэгээ тэрнээс үндслээр тэр олон горхнууд нь нээлж хагаад чулуутын гол гэж нэрлсэн юм гэлээ. Чулуут гэд гол гэд нэрлсэн шалтгаан нэгтэй зэрэг чулуут чинь чулуутынхаа төв ойролцоогоо тэр хавьяадын дээшээ их чулуутай тийм морин хадал гэж ярьдаг юм да. Тийм чулууттай байдаг. Эргээр энэгээр одоо ирсэн чулуут энэ гол гэж нэрлэе гэж Батхан улсуудынх нь улсууд тэгэж нэрлсэн юм гэлээ. Доошоо оруудаж ирэхэд зэрэг их олон гол өндөрлааны одоо баруун зүүнгээд шаврын гол молгоод их олон гол нийлж байгаа юм л да. Чулуут голдоош. Тэгээд нэг бас нэг домог байдгийг. Чулуутын гол өгсөд ороосон их том загас. Хэмжээгөө том загас юм гэсэн. Тэгээ өгсөд өглөө өгсөн чинь орой сүүлэнд алдарж байсан. Тэгээд явсаар байгаа суман голоод өгсөд суман гол нь халиад багтахгүй. Тэгээ цагаан уурлаа орсон гэж ярьдаг. Чихийн цагаан уурлаа. Бас нэг тийм домог байдгийг. Их олон аймаг сумаар дамждаг гол шүү дээ. Өндөр улааны мал үнийг ундаална. Тариат сум байна, жарганд сум байна. Хоошогон гөвсгөлийн галт байна. Манай аймгийн цэцэрлэг сум байна. Тэгээ шашаага хайрхан майхан гэдэг ингэж уруудж явсаар байгаа. Орхон голтой нээлдэг. Орхон гол нь чаашаа явсаар байгаа сэлэнгтэй нээлдэг. Сэлэнг нь хоошогон Орос руу хэл гараад явцдаг. Тэгээ бууд хийхэр чинь одоо бид нар чинь бас нэг өдрөл бас жаргал хөхөлдөж инээлдээл. За бэрдүү сайлч аварга дүүдөө зөрүүлж энэ дуудна. Сүүн замтай аварга гэсэн
4-өр тэтсэн юм аа. Энийг өгье. Тээвэр цагаан өргөө гэрийн өрхийг татаж гурвалжилсан Дивжин дэлгэрх хайлын галыг бадраж мансан дэндүү сайхан бэр дэмний бэр өнөр сайхан өр хөвгтүүдэн өв уламжилдан үлдээж өгсөн алдартай сайхан ихтэй сүүн замтай алдраа мандуулсан алдар даваргаа ажил хөдөлмөр нь өөдрөг байна амжилт төртээр нь ариун байна холгүй цаг хугацаанд хошоовор болохыг үсэн өрөөж байна. Баярлалаа. Манай том уугийн хүү баяр цохлон гэдгийг эмээгийнхаа аясаар зөөлхөн уян хатан тэрэнд нь эмээ айгүй бахархдаг. Тэгээд дүүнэр нь ч гэсэн ялгаагүй миний хийсэн зааварсан юмыг бүгдөө хийж сурж байгаа. Би тэрэнд нь одоо ач зээнэртэй одоо бахархаж явдаг. Хүүхдүүдээ төлөөгөө хөрөөдүүллээ, мөс ахууллаа. Тэгээд өвөө эмээ хоёроо маш их тусалцаа өгсөн ач нартан их баярлалаа гэж хэлье. Номоо сайн сураарай. Ном хэрэгтэй шүү. Миний хувьд болохоор цагаан сараар, наадмаар тэгээд зуны өвлийн амралтаараа ирж өвөө эмээтэй туслах нь бол одоо том болоод надад ингээд маш гоё дурсамж үлдэж тэгээд өөр хүүхдүүдтэй ярьж өгөх гоё түүх болох байхаа. Өдөө зэрэг тусгсан баярлаа. Зөндөө хайртай шүү л гэж хэлээ. Эмээүүдээ айсаа. Жилийн дөрвөн улиралд үргэлжлэх хот айлын амьдрал. Байгаль тайгаан ойр. Хүн хүнтэйгэн дотн байх энэ энгийн амьдралын үн цэнийг хүүхэд, залуус, хөгшид бүгд мэдэрч хүн бүрийн инээмсэглэл амьдралын энгийн аз жаргал нь хот айлын өдрүүдийг гэрэлтүүлж Монгол ах уй өв уламжлалан үр хүүхдүүдтэй цаан сургаж хадгалж уламжлуулсаар байна.